Хүн төрлөختний оршихуйн үндэс, үржил шимтөхөрс, сэнгэг ус, цэвэр тунгалаг агаар билээ. Бидний шахагдшгүй мэт сэтгэж ирсэн энэхүү байгалийн агуу нөөц баялаг шахагдсаар. Зохион байгуулагч, байгаль орчин ногоон хөгжлийн яам, байгаль хамгаалах сан, үр хойч дон ногоон ирээдүг өвлүүлцгээе. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, та бүхэн тавтаа сайхан амарцгааж байна уу? Өдөд тутмынхаа амьдралын хэв маягт байгаль орчин дийлтэй дадал хөвшлийг бий болгохыг дэмжиж бас уриалдаг Монголын үндэсний олон нийтийн телевизийн ногоон хөгжил ток шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг сонгоод үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Шүглээ Монголын хүүхдийн ордны их танхимд байгаль орчин ногоон хөгжлийн яамны байгаль хамгаалах сангаас санаачлан ногоон хөгжил бидний ирээдүйн хүүхэд залуучуудын чуулга уулзалт болох гэж байгааг эрхэм үзэгч та бүхэн мэдэж байгаа байлээ. Тэгэхээр яг энэхүү одоо чуулга уулзалттай холбоотойгоор Монголын үндэсний олон нийтийн телевизийн ногоон хөгжил нэвтрүүлгийн уран бүтээлчид гэсэн одоо орон нутгаас ирсэн эдгээр эко элч төлөөлөгчтэйгээ өнөөдөр 600 студид урьж ирүүлээд байна. Ингээд нэвтрүүлгээ бид Сэлэнгийн Ерөө сумаас ирсэн хүүхдтэй одоо ярилцлагаар эхлэе гэж бодож байна. Тэгэхээр яг танаа суманд одоо хамгийн тулгамдж байгаа гол асуудал юу вэ? Ер нь ногоон хөгжил нэвтрүүлэгч ямар асуудлыг бас үндэсний олон нийтийн одоо хүргэхээр ирсэн бэ? За баярлалаа. Би Сэлэнгийн аймгаас төлөөлөлж Ерөө сумын эко элч болж ирсэн 11 ангийн сурагч Батилэг байна. Тэгээд манай суманд тулгамдж буй хамгийн чухал асуудал гэвэл ой савын их булаг яг хажууд нь байрлсан тэр уул уурхайн зөвшөөрөлгүй лицензтэй тэр уурхайнуудыг зогсоох. Эсвэл тэр нөгөө зөвшөөрөлгүй явж байгаа уул уурхайнуудын нөхөн сэргээлт ингээд илүү анхаарах ёстой юм болов. Тэгээд одоо ингээд байгалийн нөөц бол дуустдаггүй биш, дуустдаг нөөц. Тэгээд үр хойч бидэндээ энэхүү нөгөө байгалийн нөөцөө үлдээгээч. Зохистой ашиглалтыг бий болгооч гэж хэлэх үднээс энэхүү нэвтрүүлэгт оролцож байна. За баярлалаа. Дараагийн хүүхд хаанаас ирсэн бэлээ мэд өөрийгөө танилцуулаад. За хамгийн ихний сэтгэлийг зовоож байгаа ямар асуудал тань орно? Партизаны сангийн аж ахуйгаас ирсэн 74 дугаар сургуулийн 10 ангийн сурагч Янжин Богин байна. Тэгээд мэдээж манай байгаль орчиндээс өнөөгийн нийгэмд тулгамдж байгаа шиг маш олон асуудал байгаа. Одоо хувийн гол маань урсгаа болж байна. Тэгээд мод хаана вэ тэнд ус байна гэдэг чтэй тий. Тэгтэл модыг маань их хэмжээгээр тайрснаас болоод усгүй болж байна. Усгүй болсноос болоод манай тэнд маш ихээр шорон шуурдаг иймэрхүү маш хүнд асуудлууд байна. Тэгээд энэ асуудлууд бидний одоо ирээдүйн хойчд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ те. Тэгээд энэ тал дээр өөрийнхөө санал бодлыг хуваалцахаар энэ нэвтрүүлэгт орсон. Ер нь орон нутгатаа ер нь яг одоо саяхан хэлсэн тулгамдсан асуудлуудаар та нар хүүхдүүд өөрснөө хэр зэрэг санаачлагтай ажилласан бэ? Манай сургуульд бол инээмсэглэлгээд эрүүл мэндийн клуб ажиллаж байгаа. Энэ маань байгальд тулгамдсан олон сөрөг нөлөөтэй асуудлуудыг багч гисэн одоо хөнгөвчилж тэндээ багч гисэн эерэг үр дагавартай тийм сайхан зүйлүүдийг санаачлж хийх одоо байгууллага. Тэгээд энд бол орснороо зүгээр ингээд аав ээжигээ дуурайгаад хогоо хайдаг байсан. Ах эгчийнхээс буруу үлгэр дуурайл авдаг байсан. Тэр хүүхдүүд одоо 15 хүүхэд ч гэсэн сургууль дээрээ нэг клуб болж чадсанараа өнөөдөр хогоо хайхаа болж гин. Ус ингээд гамгүй хэрглэж байгаад тэрийгээ би ингээд ийм хичээл сууснараа би ингээд болохгүй шүү дээ гэдэг зүйлээ мэдэж авч гин. Тэгээд энэ нь бас бидний бас жоохон ч гэсэн хувь нэмэр болов уу гэж. Тэгэхээр ээж аавдаа бас сургууль хамт олондоо бол үнэхээр бас 15 хүүхэд гэлтгүүгээр бас үзүүлж байгаа юм биш үү? За дараагийн манай хүүхэд танаас ирсэн бэлээ өөрийгөө танилцуулаад. За микрофон дэше дамжуулъя. За би Сэлэг аймгийн Түнхэл тасгын ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн 10 ангийн ятгах сургууль. Тэгээд эндээс ирсэн миний тулгамдсан асуудал гэх юм бол бас биднэртэй муу адил бас мод ургамал хүн амтан зэргээр тиймэрхүү асуудлаар ирсэн байгаа. Тэгээд хин манай аймагт их хөвчлэн түүмэр хөвчлэн болдог. Тэгээд энэ түүмрийн улмаас биологийн төрөл зүйл амтан ургамал маань сүнж байгаа. Тэгээд хүний бас буруутай үйл ажиллагаа ч гэсэн энэ дунд явагдаж байгаа. Тэгээд энэ асуудлаар шийдвэрлэх гэж энд ирсэн байгаа. Ер нь яаж шийдвэрлэвэл хамгийн зохистой гэж бодож мэдээж олон арга зам байгаа шүү дээ. Тэгэхээр чиний хувьд ер нь бас ямар арга замаар байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой гэж боддог вэ? Ер нь би өөрөө яг нөгөө яг тэр байгалийнхаа хойд яг тэр уулынхаа бэлд амьдрдаг л да. Тэгээд энэ хойшоогоо ингээд заримдаа гараад байгалаа харах үедээ хүмүүс яагаад тэр ингээд байгалаа сүйтгээд идэм бол тэгээд аргагүй ихэнд бас нэг одоо ч амьдрал мөнгөн дээр тогтдог гэж ярьдэн штэ. Тэгээд тэрнээс олоод тэгдэм болов уу гэж зөндөө боддог. Тэгээд миний толгойд
нэг үе сууж агаад нэг бодол орж ирсэн л те. Хүмүүс модоо тайрж авахта буцаагаад тэр төлөөсөө төлж ийн гэд нэг тайрц ч юм уу, хоёр тайрц ч юм уу буцаагаад тариул үе хойчт нь тэр нь ургаад буцаад ой мод нь болох юм болов уу гэж бас боддог л доо. За ер нь яагаад томчууд ингэж байгаль орчинд нэлээд хальтаа харьцаад идэм бол ханддаг юм бол чи юу гэж боддог вэ? Тэр нь одоо ч нугасаа модны үйлдвэр их хөгжсөн байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс болоод тэгээд дээрэс нь мөнгөний тулгуурлалтай болоод байгаа юм болов уу гэж бодсон. Тэгээд дэнсийн юм бол тий. Тэр хавцал. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгэд бас Дорнод, Сэлэнг, одоо Булган гээд манай орон нутгийн 18 аймгийн төлөөлөл оролцож байгаа эрхэм хүндэт үзэгчтэй. Тэгэхээр одоо бүгдээрээ Дорнод аймгийн элч төлөөлөгч охин байна. Бид нарт бас ямар байгаль орчин ямар асуудлаар бас өөрийнхөө дуу хоолой хүргэх гэж ирсэн тухай яриа. За сайн байцгаана уу бүгдэнд нь нарийн мэндийг хүргэе. Би Дорнод аймгийн хөгжмийн мэрэгжлийн сургалтын 12 дугаар сургуулийн 10-ын Б ангийн сурагч Инх Хотын Батцэг байна. Манай Дорнод нутаг бол тал, цагаан, зэр, одоо нар гурваараа алдартай. Тий. Тэгээд манай Дорнод аймгийн Матад суманд одоо дайчин тамсаг газрын тос солборлдог компани байдаг. Энэ компани одоо үйлдвэрлэлийн хог хаягдал тэгээд хүнд машин механизмын одоо үрээр газрын нөгөө нэг хөрсний илэгдэлт үүсдэг. Тэгээд тоосжил тэгэл янз бүрийн тийм асуудлууд үүсдэг. Мөн дээрээс нь нөгөө ундны цэвэр ус бохирддог, маш ихээр хэрэгэлдэг. Тэгээд нутгийн зан ард маш ихээр тийм бохирдог. Тиймэрхүү асуудал гардаг. Мөн түнчлэн нөгөө Монголын алт компани хийж байгаа үйл ажиллагаанаас олж манай Дорнод аймгийн галын гол, уулз гол хэмээх голууд одоогийн байдлаар ширгэсэн тийм аимшигт мэдээ байна. Тэгээд мөн түнчлэн одоо сураг муу нөлөөнөөс гадна одоо манай Дорнод аймгийн хувьд бол чоолсон хөгжил гээд орон нутгийн байгууллага байдаг. Энэ нь нөгөө нэг хог хаягдлыг дахин боловсруулад одоо хэрэглээний сандал болон бусад тийм зүйлүүдийг хийдэг байгаа. Тэгээд эко элч гэдэг хүн бол одоо хинээр заалгадаггүй байх хэвээр. Зүгээр энгийн зүйлийг юм болгож хийдэг байх хэвээр. За юу гэдэг одоо эко элч гэл мундаг том хүн байх албагүй. Зүгээр энгийн байх хэрэгтэй. Зүгээр хог хаядаггүй. Хог хаяж болно. Гэхдээ ядаж базаад хайждаг байх хэрэгтэй. Тэр бацахгүй хайсан хог одоо байгальд ямар их эзлэх талбайн ч хүртэл ямар их хөлөө. Тэгээд хэрвээ хогийн савнд хийх тийм ухамсар байхгүй бол ядаж базаад хаях тийм ухамсартай байгаасаа гэж. За баярлалаа. Хэлмээр. За баярлалаа. Эргээд бас нэвтрүүлгийн дундор ярилцаа хоёлаа. Ер нь экоэлч болохоос өмнө чи бас өөрөө байгаль орчин тойрондоо ер нь бас ямар хандлагатай байсан бэ? Чамд ямар өөрчлөлт өртсөн бэ? Сайн мөн үү, би Сэлэнг аймгийг төлөөлж ирсэн. Алтан болог сумын 10-ын Б ангийн сурагч экоэлч эко бүлгийн хаахлагчаар ажилладаг. Тэгээд эко болохоос өмнө би ер нь за яг уу энэ бол хог штэ тий. Хогээс ав харагдахгүй байвал за зээшээ хайчи керманд бөөгнөрөөдэн ч юм уу тий. Тэгэл хайчдаг байсан. Тэгэл ер нь эко олч гээл хүүхдүүд одоо чи энд орооч тий. Танаа ингээс чамааг авъя ингээд оролцуулахад тэгээд хүүхдүүдтэй яагаад санд бодлоо яагаад олон нийтийн дунд орохоор бас арай хүүхэд төлөвшөж эхэлт юм бэлээ. Тэгээд төлөвшөөд хогийг би хайдаг байсан бол хогийн савнд одоо зүгээр хайж байгаа хог мог хүүхдүүд хайжвэл хөө чи тэрийг аваад хаяа ч юм уу те хогийн савлуу хий гэд тих мэтлээ ер нь үлгэр дөрөөллүүдийг эхнээс нь зүйлж хэлсэн. За танаа чиний яг Алтан болог сумд хамгийн тулгамдж байгаа ямар асуудал вэ? Алтан болог сумд хог хаягдал их байгаа. Тэгээд тужийн нарс гэд тэр нь нөгөө нэг их төмөр тавцнаас болоод одоо сүрлийн ирмэг төрчээд байгаа. Тэгээд энийга хүмүүс бид нар хамгаалъя. Тэгээ манай эко бүлгийнхэн жил бүр уламжлаад ингээд сургуультай байгаль хамгаалах аяны зохион байгуулдаг. Тэгээ энэ аянаараа бид нар явган аялал зохион байгуулна. Тэгээд байгалийн хамгааллын талаар эсээ уран зургийн уралдаан гэх мэт дугуй уралдаан гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд байгалийн хамгаалах чиглэлээр хог хаягдлаа цэвэрлэх, байгалаа ногоо одоо цэгжүүлэх ч юм уу те зөвлөгжүүлэх тийм үйл ажиллагаа жил болго явуулдаг. Тэгээд жил болго явуулдаг. Энэ байгалийн хамгаалж байгаа хамгаалахад бас бага хувь нэмрээ оруулж байгаа болов уу гэж бодож байна. За баярлалаа өрөөдөө. За тэгэхээр хүүхдүүд мэдээж өөрснийхөө амьдарч байгаа
орчин тойронд ямар одоо асуудал өөрсдийнх нь сэтгэлийг зовоож байна вэ гэдэг тал дээр бол нэлээд одоо тодорхой зүйлүүдийг ярьж байгаа шиг байна. Тэгэхээр би байгаль хамгаалах сангийн төлөөлөл ганчимэг манай нэвтрүүлэлд оролцох гэж байгаа. Тэгэхээр яг маргааш өглөө Монголын хүүхдийн ордны их танхимд бол одоо баг Монгол улсад анх удаага гэж хэлж болохоор орон нутгийн Улаанбаатар хотоос нийлсэн 500 гаруй их элч төлөөлөгч нар бол оролцох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ одоо үйл ажиллагаа ногоон хөгжил бидний ирээдүйд чуулга уулзалтын маань гол зорилго юу юм? Яагаад энэ хүүхэд залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж та бүхэн хэлсэн бэ? Баярлалаа. Манай байгаль хамгаалах сангаас маргааш зохион байгуулагдах ногоон хөгжил бидний ирээдүйд чуулга уулзалтын маань гол зорилго болохоор Монгол Улсын засгийн газар байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас 2013 оныг байгаль орчны боловсролыг дэмжигчил болгон зарласантай холбогдуулан энэ ногоон хөгжил бидний ирээдүй гэдэг чуулга уулзалтыг хийж байгаа. Энэ чуулга уулзалт маань бидний хийж байгаа бодит ажлуудын нэгэн хэсэг гэж ойлгож болно. Тийм учраас хамгийн гол зорилго бол бид нар одоо хүүхэд залуучууд, сурагч оюутнуудын энэ эко төлөөллүүдийн төлөөллүүдээ дамжуулаад ингээд байгаль орчны боловсрал, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бодтойгоор одоо энэ шийдвэр гаргах төвшөнд урайлан дуудах, мэдээлэх, өөрсдийнхөө санаа бодлыг хэлэх, тэр одоо нэгдсэн одоо үзэл санаанд нэгдэх гэсэн ийм гол зорилготой байгаамаа. Баярлалаа. Тэгэхээр Монголын хүүхдийн скаутын холбоо бол манай үзэгчид мэдж байгаа байгаль орчинд бол ер нь хүүхэд залуучуудад түшгэлсэн үйл ажиллагааг маш их явуулдаг ариун нэм туршлагатай юм байгууллага байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бас маргаашийн үйл ажиллагаанд та бүхэн ямар ач холбогдол, ямар үр дүн хүлээж байна? Ер нь энэ талаараа товчхон мэдээлэл хийх байлаа. Монголын скаутын холбоо баяр жаргал. Скаутын холбоонд бол байгаль орчны хөтөлбөр байдаг. Тэр байгаль орчны хөтөлбөрт бол ерөөсөө хүүхдүүд ахмад үеийг холбосон байгалаа яаж хамгаалах вэ? Яаж одоо илүү нөгөө хэмнэлттэй амьдрах уу гэдэг талын юм мэдээлэл өгөхөр. Ер нь бол энгийн мэдээлэл өгөхөр. Тэр бол маргаашийн чуулга уулзалтанд бол хамт байгаль хамгаалах сантай хамтран ажиллаж байгаа. Энэ байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд бол манай хоёр байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд бол бид нар маргааш хүүхдүүдэд бол хамгийн энгийн байдлаар байгалаа хамгаалахад хүүхд яаж энгийн оролцож болох уу гэдгийг заана. Жишээлх юм бол хүүхдүүд хамгийн энгийн жишээ бол хит их хоол хийгээд тэрийг ингээд асгах юм уу, хаях юм уу, тэр нь эргээд байгальд хор нөлөөтэй, эргээд цахилгаан тоог эрчим хүч хэмнэж байгаа. Их зарцуулж байгаа. Энэ нь бол эдийн засгийн үз хэмнэлттэй биш. Байгаль орчныг бохирдуулахад нэлээд хөвнөр оруулж байгаа. Тэгэхээр үнэгээ яаж болж болох вэ, яаж багасгах вэ гэдгийг хүүхдүүдээр дамжуулаад эцэгт нь ойлгуулах ажлыг хийх. Гэх мэт юм олон төрлийн сонирхолтой тийм үйл ажиллагаануудыг маргааш зохион байгуул. Тэгвэл маргаашийн хүүхэд залуучуудын чуулга уулзалт бас скаутуудын холбооноос ямар шинэлэг одоо ажлуудыг хийх вэ гэдэг бол оролцогчид маань очиж үзэх нь тий. Тэгэхээр байгаль орчин ногоон хөгжлийн яамны төлөөлөлд хамтъя гэж бодож байна. Буян дэлгэрт тий. Ер нь бас та бүхэн маргаашийн үйл ажиллагаанд бас ямар ач холбогдол өгч байна. Ер нь хамгийн гол одоо онцлогийг та бүхэн юу гэж харж байгаа вэ? Ер нь бол байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд бол маш олон үйл ажиллагаанууд танахаас олцох төлөвлөгдсөн байгаа шүү дээ. Тэгэхээр маргаашийн хувьд одоо хамгийн голлох одоо онцлог зүйлийг та нар юу гэж харж байна? За баярлалаа. За маргаашийн үйл ажиллагаа бол манай яамны зүгээс үзэхэд бол бид нар маш их өндөр ач холбогдол өгч байгаа. Яа тэгэхээр бид нар бол залуу үеэсээ эхэлж байгаа. Залуу үеэсээ эхлэн гэдэг маань бид нар ирээдүйнхаа одоо иргэдэд багаас нь байгаль орчны одоо боловсрал ирээдүйгээ хэрхэн тэднийг харах одоо шин хараа өгөх гэдэг юм уу тий. Нэг талаар одоо тэдний мэдлэгийг улам батжуулах. Тэгснээрээ бол бид нар ер нь тогтвортой хөгжил гэж ер нь их ярьж байгаа л да. Энэ маань юу юм бэ гэхээр бид нар ихтлхийгээ өөрөөр харах л гэсэн үг. Ингэж өөрөөр харна гэдэг маань бид нар бол энэ тогтвортой хөгжил гэдэг маань байнга хөгжиж хөдөлгөөнд байгаа. Тэгэхээр энэ хөдөлгөөнд байгаа одоо хөгжилтэй бид нар яаж хүл нийлүүлж явах юм бэ? Түүнээс гадна бид нар одоо энэ хөгжлийн явцад бидний хамгийн гол зорилго бол бид нар чанартай амьдралыг бий болгох. Энэ чанартай амьдралыг бид нар юугаар бий болгох юм бэ гэхээр одоо ЮНЕСКОгийн одоо 2009 он хүртэл одоо ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн үг байдаг л да. Нэг Коичи Масурагийн энэ бол ерөөсөө биднэрт юу одоо бидний амьдралыг доктортой хөгжил рүү аваачих юм бэ гэх юм бол зөвхөн боловсрал. Тэгэхээр бид нар боловсралыг бол ганцхан академик боловсрал гэж үзэж болохгүй. Тэр их олон төрлийн боловсрал байдаг.
Энэ олон төрлийн бүх боловсролд энэ бүх шатанда биднэрт одоо юу энийг эзэмшснээр яах юм бэ гэхээр бид нар доктортой хөгжилд хүрэх юмаа гэж тодорхойлсон байдаг. За баярлалаа. Тэгэхээр яг тийм л дээ байгаль орчны боловсрал гэдэг бол хүний насан туршийн боловсрал гэж бас хэлж болох үндэслэл дээ. Тэгэхээр манай нэвтрүүлэгт бас Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төвийн ахлах багш Сүнжид багш оролцож байгаа. Тэгэхээр та бас яг танах бол маргаашийн үйл ажиллагаанд бас хамтран зохион байгуулж байгаа бас нэг идэвхтэй тал байгаа шүү дээ. За юуны өмнө байгаль орчны боловсролыг дэмжигчл болгосонд манай Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төв маш олзуурхаж хүлээж авч байгаа. За бидний гол зорилго бол ерөөсөө хүүхдүүдийг байгальд ойрхон байлгах, аль болох тэднийг таниулах, ерөөсөө тань мэд хүсэл сонирхол төрүүлэх ийм зорилготой ажилладаг. За манай сая орон нутгийн хүүхдүүдийг хүрээрэхэд одоо эргэн тойрондоо байгаа асуудлаа ямар их сайхан олж мэдсэн байна, тэг ямар их сайхан тэр ямар шийдвэр гаргахын ч хүртэл баг хэлэх үе юм сайхан байна л да. Харин хот суурин газар амьдарч байгаа хүүхдүүд бол байгалаасаа дэндүү хол байгаа учраас магадгүй энэ асуудлыг бол олж харж чаддаггүй. Тийм учраас одоо хот суурин газар байгаа хүүхдүүдэд айлуулах байгальтай нойртуулах зорилгоор янз янзын өөр өөрийнх нь насанд таарсан цэцэрлэгийн хүүхдэд нь бол тэр насанд нь за 8-аас 12 насны 13-аас дээш насны гэдэг яг насныхын онцлог тохирсон тийм танин мэдрэхүй байгаль хамгааллын сургалтуудаар одоо үйлчилж байгаа. За тэгээд мөн зөвхөн хүүхдэд гэлтгүү одоо томчуудад ч гэсэн насан туршидад ч гэсэн яаж өөрийнхөө орчныг сайхан болгохын гэдэг тал дээр бол янз янзын сургалт явуулдаг. Яг маргааш бол та бүхэн бас сургалт явуулах гэж байгаа. За маргааш бол бас оролцож байгаа хүүхдүүдийн зарим хэсэг нь манай сургууль дээр очиж байна. Ямар чиглэлээр сургалт явуулдаг вэ? Өөртөөр энэ танин мэдхийн өртөвчлсөн сургалтаараа үйлчлэн. За мөн экологийн улмөр гээд дөрвөн багш ярьсантай хүүхдүүд ер нь хүн болгон тэгвэл юунаас эхлэх хэвтэй хамгийн энгийн юунаас эхлэх хэвтэй гэдгийг хэлж өгөх ийм сургалтуудаар бол үйлчилнэ. Тэгээд энэ байгаль хамгаалах сантай хамтарч ажиллаж байгаа энэ жилийн хүрээнд манай хүүхдэд зориулсан хөтөлбөр олон шинэлэг хөтөлбөрүүдээр нэмэгдэж арга барил маань бас илүү их баяжиж олон хүүхдэд хүрч ажиллах болов уу гэж бодож байгаа. За баярлалаа. Сэлэнгээ бас ярий гэд. За уучлаарай. За тэгэхээр юуны төрөө бас энэ нэвтрүүлэг үзэж байгаа нийт иргэдэд бас энэ орой мэндийг хүргэе. Тэгэхээр одоо байгаль хамгаалах сан одоо байгаль орчны ногоо хөгжлийн яамнаас зохиож байгаа энэ арга хэмжээд Монголын сурагчтай холбоол нэлээд идэвхтэй оролцож байгаа. Нийт 21 аймагаас төлөөлөл Улаанбаатар хотын нийт 500 гаруй сурагчдын төлөөлөл ирж байгаа. За энэ сурагчид маань юунд санаа зовж байна гэхээр өнөөдөр ард иргэд маань за эдний төлөөлөл болсон хүүхдүүд маань за мөн одоо шийдвэр гаргах төвчний хүмүүст маань өнөөдөр хүүхдүүд юу хүсэж байгаа юм бэ? Юу бодож байгаа юм бэ? Яаж хүүхдүүд өнөөдөр энэ их орноо аврах төлөвлөгөөнд оролцох юм бэ гэдэг дээр өнөөдөр саналаа нэгтгэж орж ирж байгаа. Нөгөө талаасаа би үзэгчдээс бас нэг зүйл асуумаар л өнөөдөр бидэрт ус хэрэгтэй юу? Мөнгө хэрэгтэй юу? Тэгэхээр ихэнх үзэгчд магадгүй ус хэрэгтэй гэж л байх. Тэгэхээр зарим ус оронд бол алтаа ухах та ирээдүйн хойчууд 30 жилийн дараа энийг ухна гэж бодож алтаа үлдээдэг. Байгалийн байлгаа үлдээж. Монголд өнөөдөр бол 30 жилийн дотор дуусна гэж явж байгаа нь маш харамсалтай. Нөгөө талаасаа би зөв нэг зүйлийг хэлэхэд энд байгаа 21 аймагт бид нар байгаль хамгаалагч клубыг одоо эндээс цаашаа ажиллаж эхлүүлнэ гэж бодож байгаа. За бид өнөөдөр юу хийсэн бэ гэдгээр би ганцхан жишээ хэлж цаг байхаа учраас өнөөдөр хүүхдүүд хог хаях тухай өчнөө удаа яриад нэмэр байхгүй. Танд ч гэсэн интеллект үзэж байгаа хүн ч гэсэн та хог хайж л байгаа. Тэгтэл нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр энд хаяхгүй байж болдог. Жишээ нь юу вэ гэхээр өнөөдөр энэ телевиз үзэж байгаа бүх одоо үзэгчтэй би хандаад та өнөөдөр хог хаяул аз жаргалаа хайж байгаа тий. Харин хогийн савнд хаях юм бол буян хишгээ арвижуулж байгаагаа хэлчих юм бол манай хүмүүс бүгдөө эрүүлэр болог гэдэг шиг бүгд хогоо хаяхгүй байна. Энийг манай хүүхдүүд бол маш сайн хэрэгжүүлсэн л дээ. Бүр эцэг эхчүүд нь хүртэл бидэрлээрээд энэ манай хүүхд хогоо хаяхаа болчлоо гэх тээ. Тэгээд тэр нь магадгүй эцэг эхчүүд хог хайдаг болохоор хог хаяглахгүй болохоор магадгүй тэр сэтгэл нь жоохон эмзэг сандсан ба. Тэгээд би тэр хүүхдэд бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг энэ шиг өнөөдөр олон мянган хүмүүс хогоо хаяхгүй байна гэдэг бол байгальд хайртайгийн шинж, өөртөөгөө хайртайгийн шинж. За маргаашийн үйлчлэгэнд бол бид нар яах гэж оролцож байна гэхээр өнөөдөр энэ хүүхдийн өөрсдийн оролцоотойгоор хүүхдийн өөрсдийн санаачлалтаагаар өнөөдөр ус орон дээр экологийн боловсрол гэдэг зүйлийг чинь түрүү манай байгаль орчны яамны ярьж байна. Насан туршийн боловсрол юм шүү. Өвөөчний экологид анхаарах хэвээр бүр тэр 6 настай хүүхэд чинь өнөөдөр экологийн боловсролыг ярьж явах хэвээр тий. Энэ асуудлыг бид нар шийдэх гэж маргааш арга хэмжээд оролцож байна. За мөн манай хүүхдүүд маань одоо нэлээд ядарсан ч гэсэн өнөөдөр ингээ тий бүх хүч чадлаараа яг төр засгийнхантаа дуу хоолойгоо өргөх гэж тэр их шаналлыг бас тэр их одоо зовлон ойлгосоо гэж бас хүсэж байгаа учраас маргааш арга хэмжээ маань үнэхээр хүүхдийн маань тэр зүрх сэтгэлд байгаа зүйлийг ард иргэд маань сонсож мас төрийн шийдвэр гаргах төвчнийхөө сонсоод шийдвэр гаргах байхаа гэж өдрөх найдаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр яг ямар шийдвэр гаргуулахыг хүсэж ирсэн энэ талаар бол бас эргүүлээ эргээд холбогдцгоё. За ингээд үзэгчтэй ногоон хөгжил нэвтрүүлэг маань уламжлал ёсороо цахим хаягт ирсэн одоо хүмүүсийнхаа санал сэтгэлүүдийг та бүхэндээ хуваалцдаг байхаа. Тэгэхээр яг энэ хэсгийг хөтэлдэг мөнгөцөө сэтгүүлч маань өнөөдөр оюу толгой одоо өмнө говьд тамилтар ажиллаж байгаа учраас өнөөдөр Янжин сүрэн хор гэж манай сэтгүүлч та бүхэнд энэ хэсгийг одоо хөтэлж энэ талын мэдээллийг хүргэнэ. За
За баярлалаа оюунагчээ. Үзэгч та бүхэндээ орой минь хүргэе. Намайг Янжин Сүрэн хор гэдэг. Өнөөдөр би та бүхэндээ ногоон хөгжөөл Facebook хуудсанд маань ирсэн иргэдийн санал хүсэлтээс танилцуулах болно. Юуны өмнө биднийг дэмжиж манай Facebook хуудсанд нэгдсэн нийт 20,500 орчим иргэдтэй баярлсан талархснаа илэрхийлье. Бид өнгөрсөн бямб гарагт 3 дугаар сарын 31-нд тохиож байгаа автомашингийн өдрийг та дэмжиж байна уу гэсэн санал асуулгыг явуулсан. Тус санал асуулгад маань нийт 9,000 гаруй иргэн оролцсноос 7,000 гаруй буюу эдийн хувийг тийм гэсэн хариултыг сонгосон байна. Мөн өөрсдийн санал сэтгэгдлийг үлдээсэн байна. Эдгээрээс та бүхэнд сонирхуулахад Чингачгү Кчак гэдэг энэхүү оролцогч маань нийслэлийн агаарын бохирдлын 20%-ийг автомашины утаа эзэлдэг. Тэгвэл нэг ч өдөр гэсэн хөдөлгөөнийг хязгаарладаг нь зөв шийдвэр юм а гэсэн байна. Харин Анан Дэрила гэх энэхүү хэрэглэгч маань машингийн өдрийг ганц нэгэн удаа бишээ хагасан эсвэл бүтэнсэн өдөр бүр болговол их үр дүнгээ өгнө. Амралтын өдрүүдээр хүмүүс аюулгүй гудамжаар явган дугуйтай гэд хүснээрээ явах боломжийг нээж өгвөл эрүүл мэнд, экологи, эдийн засаг аль аль талаасаа өндөр үр дүнтэй гэсэн байна. Харин өнөөдрийн сэдвтэй холбогдоод 10 жилийн хүүхдүүд өсвөр үе хүүхэд залуучууд байгаль орчныг хамгаалах талаар хэр мэдлэгтэй вэ? Энэ талаар ерөнхий боловсролын сургуулиудын хичээлээр ямар мэдлэг олгодог вэ гэсэн асуултанд Баяртуул Чэ гээд энэхүү хэрэглэгч маань бидний багад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар хавар намрын 14 хоногийн ажлыг хийлгдэг байсан. Хавар намрын айлч үед 14 хоног хичээллэхгүйгээр сурагчдад нийгмийн тусад хөдөлмөрт гар бие оролцдог байсан. Инхээр хөдөлмөрийн амт шимтгийг багаасаа амссан хүнд байгалаа хайрлах сэтгэл төрдөг байхаа гэсэн байна. Мөн та бүхэн доор гарч буй хаягаар нэвтрүүлгийн дундуур өөрсдийн санал хүсэлтийг бидэнтэй хуваалцах боломжтой. За баярлалаа. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд үнэхээр бас сая манай Янзын Сүрэн хор хэлж байна. Үнэхээр манай ногоон хөгжил нэвтрүүлгийг маань дэмжигч хүмүүсийн тоо бол 20,000 гарч явсан. Энэ бол бидний хамтын уран бүтээл бас энэ манай нэвтрүүлэгт байнга оролцож чин сэтгэлээсээ байгаль ихтэлхийг хайрлах тал дээр бол одоо халуун хилцүүлгүүдийг онлайнаар бол өрнүүлж ирсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр дараагийнхаа ярилцлага би Сүнжидмаа багшаа дахиж хандах гэдэг юм л да. Яг тэгэхээр мэдээж яг үедээ байгаль орчны боловсрол, экологийн боловсрол гэж бид нар янз бүрийн арга замаар хүргэх тухай ярьж байна. Тэгэхээр ер нь бас Монгол ард түмэн бол хүн байгаль хүн холбоотой ганцхан л ард түмэн шүү дээ бид нар чинь. Тэгэхээр бидний одоо үг дэдсээс бидэнд үлдээсэн уламжлал гэх юм бол тоо томшгүй хэм зүйл байгаа. Тэгэхээр яг энэ уламжлалт заншлын байдлыг яаж орчин үеийн одоо байгаль экологийн боловсролыг бий болгох үр хойчтой өвлүүлж үлдэх тал дээр бид нар уялдуулж авах хэрэгтэй юм болоо. Энэ дэр танд бас тодорхой санал байна уу? Тийм ээ, манай Монгол ахуй бол одоо байгальтай хамгийн ээлтэй ахуй. Бид нар бол уг нь бол дэлхийн бусад оронд ямар байна гэдгийг дуурайч биш. Өөрсдөө арин байлга туршлагатай юм ард түмэлтэй ялангуяа хөдөө одоо малчны хүүхдүүд эсвэл орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд бол тэртээ тэргүй өдөр болгон байгальтайгаа харьцчихна. За аргалаа түүж явж байгаад аргалаа эргүүлэх тэгэхээр хатааг баргалны дороос янз янзын өтөрхөө шавж гараал ирнэ. Тэр болгоныг судлаад тэгээд хүн чинь ерөөсөө хүүхд чинь тэр тусмаа хайрт ерөөсөө мэддэг юм аа хайрладаг юм байна л да. Хамгийн ойрхон юм аа хайртай зүйлээ хайрладаг, мэддэг юм аа хайрладаг. Тэгэхээр хүүхдүүдтэй бид нар тэр ариун уламжлалаасаа ингээд өвлүүлж өгөхгүй бол явандаа нөгөө хүүхдүүд чинь юун тэр шоргоолж, юун тэр газар навч мод те магадгүй тэр аймгийн тэр сум хин хэрэгтэй юм бэ гэдэг хариу үнд зарах байдэ. Тийм учраас яг мэддэг юм танаар ойрхон байх хүднээс хоцорон газар амьдарч байгаа хүүхдүүд бол аль болох улсууд бол хүүхдүүдэд байгальтай ойрхон болохыг хичээх хэрэгтэй байна. Зүгээр манай монголчууд бол маш сайхан уламжлалууд бий л дээ. За тэгээ байгалийн байлыг хамгийн зохистой ашигладаг, буцаагаад хог баг хайдаг. Өөрөөр хэлэх юм бол экологийн уулмрыг маш багтаа амьдардаг. Жилийн 4 өдрөлт нүгэд явахдаа бууран дээр ямар ч хог үлдээлгүй нүүдэг. Эргээд дараа жилд хүрээд ирэхээр нэг ганц нэг савхан гутал мотлын ингээд тэг уул муулн ингээд нэг хатцсан л байж идэг байсан. Бид нар өөр ерөөсөө хог хаягдал олж чарддаг байсан. Тэр чинь юу хэлээд байна гэхээр бүх юм нь байгалаасаа авдаг, байгалаасаа жишээлх юм бол бид нар цагаатыг хадгалахдаа гүзээтэй тос чихээд олгоонд чихээд ингээд хадгалчих жишээтэй. Тэгэхээр бид нарт хөлдөгч хэрэггүй байх жишээлх юм бол. Тэгээд энэ Монгол аргатаа Монгол технологитой холбоотой ийм сайхан юмнууд маш их байдаг байсан л да. За мөн жишээлх юм бол ийш тийшээ нүүхтэй малаа ашигладаг байсан нөхөөс машин тэрэг ашигладаг байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр малаас
тэгээд тээвэрт ашиглахад бол ямар ч хог гарахгүй. За магадгүй нэг дээд тал нэг аргал хоргол гарна. Аргал хоргол нь буцаад байгальдаа шингээд эргээд бордоо олно. Гэх мэтч ингээд. За хүүхдүүд бол зуны цагт ингээд гол урууд өсөж гүйж байгаа тэндээ осондоо орчдөг. За хувцас угаахаараа голын эрэг дээрээ тавиад л хатаачдаг. Тэгэхээр бид нарт тэр үед угаалгын машин, хатаа ач сэгсрэгч юу болгоно бүгдээрээ хэрэггүй юм байсан байна. Гэх мэтчлэн ингээд сайхан ахуйгаа ялангуяа хөдөө өссөн хүмүүс мэдж байгаа, бидний үеийн хүмүүс бүгд мэдж байгаа. Тийм учраас энийг айлуулах хүүхдүүдэд цааш нь өвлүүлээсэй. Болж игэл буцаад одоо малчин айлдаа яваад болж игэл хөдөө авчиад хүүхдүүдэд амьдралтай айлуулах ойрхон байлгаасай гэж эцэг. За баярлалаа санааг нь баяр жаргал руу эргээд хандах гэдэг нь. Ер нь танах бол бас энэ талаар нэлээдгүй үйл ажиллагаа ялангуяа бас олон улсын байгууллагын хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр хийжсэн. Өөрийн чинь хувьд ер нь бас энэ олон жилийн хугацаанд энэ талын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаад хамгийн одоо өнөөдөр бид нар бас тохиромжтой, оновчтой байж болох ямар хувилбар байна? Байгаль орчны боловсролыг хүүхэд багчууд иргэдэд олгоход скаутын албаны хөтөлбөрүүдийн хувьд бол ингээд яг хэрэглээнд нь тулгуурсан жижиг үйл ажиллагаануудыг л хийж байгаа. Жишээлбэл одоо энд бол скаутын албаны байгаль орчны хөтөлбөрийн ном байна. Энэ дээр бол жишээлбэл Улаанбаатарын хүүхдүүдэд сургууль руу явахдаа аав ээжийнхээ машинаар хөрвүүлэх үү, нийтийн тээвэр ашиглах уу гэдэг асуулт байгаа байхгүй. Хоёрдугаарт нь өрөөнөөсөө гарахдаа гэрлээ унтраах уу, унтраахгүй явах уу? Зурагтаа унтраахтаа удирдлагаар нь унтраах уу, бүр тогийн тасалж унтраах уу гэдэг. Тэгэхээр энэ хариултуудыг хүүхдүүд бөглөөд магадгүй зарим нь бол өрөөнөөс гарахтаа гэрлээ унтраах яагаад гэвэл би 1 минутын дараа бусаар ороод ирнэ гэдэг ч юм уу. Тэр тохиолдолд манайх нэг улаан карт өгөөд тэгээд багш нь тайлбарлаж өгч байгаа байхгүй. Гэх мэтийн маш энгийн зүйлүүдийг л хүүхдүүдэд ойлгуулах нь одоо яг тутмынхаа амьдралд энгийн. Түүнээс биш бол нэг тийм нөгөө их том хууль энэ төр гаргах маргах те янз бүрийн тэр асуудалтаас бол жоохон хөндөй аль болох нөгөө жоохон хэрэглээ талдуул хандсан тийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За баярлалаа. Тэгэхээр хүүхдүүд сая ерөнхийдөө өөрсдийнхөө орон нутагт тулгамдж байгаа асуудлуудыг, өөрсдийнхөө сэтгэлийг зовоож байгаа асуудлуудыг ярьсан шүү дээ. Тэгэхээр яг одоо сая энэ хоёр багш шигээ ер нь тэр асуудлуудыг бид нар яаж шийдвэрлэж болох вэ? Ямар арга зам та бүхэнд байна? Та бүхэн энэ бүхнийг хийж өөрчилж чадах уу өөрсдөөсөө эхлээд? Энэ дээр бүгдээрээ бас санал бодлоо оролдуулах уу? За би Сэлэнг аймгийн багш нарыг төлөөлж ирсэн. Сэлэнг аймгийн Алтан булаг сумын биологийн багш Чимгээ гэж юм байна. За ингээд Сэлэнг аймгаас бид нар за дөрүүлээ ирсэн. За 4 эко бүлгийн сурагчд ирсэн байж байгаа. За манай Алтан булгаас бол өрийн цолмоо ирсэн байж байгаа. За манай Сэлэнг аймаг даяараа одоо Монголын ой модны одоо 20% нь манай Сэлэнг аймагт байдаг. За маш одоо биологийн төрөл зүйл илбэгтэй, их баян одоо ойтой, за газар нутаг илбэгтэй. За усны хувьд бол манай нутгаар 50 гаруй хувь нь Монгол орны 50 гаруй хувь нь урсан өнгөрдөг ийм одоо баялаг нутаг юм аа. Тэгээ манай нутагт байдаг одоо ийм сайхан баялаг энэ газараа хамгаалахын төлөө биологийн багш нар бид нар чадах ядгаараа одоо хөдөлмөрлөж жоохон ч гэсэн юм хийдгээ. За энэний нэг жишээ бол манай сургууль дээр байгаль хамгаалах сарын ажил гэж жил болгон уламжилт ажил зохион байгуулалт явуулдаг. Хүүхдүүд бүгдээрээ нийтийн үйлс олгож тэрэнд оролцдог. Багш нарын хийтвэхтэй оролцдог, санаачлагтай оролцдог, байгалийн хамгааллын зохион бичлэг хийдэг. За цэвэр агаар им гэсэн аялал зохион байгуулдаг. За тэгээ цэвэр агаарт очиод тэндээ бүгдээрээ янз бүрийн байгаль хамгааллын одоо өөрсдийн дур сонирхолтой ажиллаа хийж ингээ одоо уралдаан тэмцээн зохион байгуулж тэр ажлынхаа одоо төлөө жил бүр одоо янз бүрийн ураа гаргаж за хүүхдүүд туг лоосон барьж ингэж одоо уламжилт ажил зохион байгуулдаг. Энэ бол манай сургууль дээр явагдаж байгаа одоо гол ажил юм. Тэрнээс гадна Сэлэнг аймаг даяараа тужийн нарс бол одоо тал дээр ургадаг. Манай Монголд байдаг маш ховор нандин одоо ургамал юмаа гэд хүүхд болгон тэрний хатлаар ойлголттой дужийн нарсаа хамгаалъя гэсэн маш их ураа зохион байгуулж тэрний хатлаар бас за уучлаарай дараагийнхаа хүмүүст ярих боломж олгож жоохон. За дараагийн өөрөө хэлэхгүй хаана аль аймгаас ирсэн ямар арга зам байж болох вэ гэдэг дээр тодорхой саналуудаа хэлээд явах. Жоохон цаг бага байгаа учраас би биэндээ ярих боломж олгоорой. За сайн байна. Архангаа 3 дугаар сургуулиас ирсэн Арман тухайн. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүд маань байгаль орчны тулгамдсан асуудлын талаар саналаа хэллээ шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бол байгаль орчныхоо талаар ерөн тулгамж байгаа асуудлын талаар бид нар ерөн сэтгэл зовнд юм байна те. Тэгэхээр биднэрт бол шийдвэрлэх зайлшгүй чухал асуудал байгаль орчны асуудал байна. Тэгэхээр энийг бол шийдвэрлэхэд заавалчгүй Монгол ер нь байгаль орчны байгууллага энэ дээр хандахгүй тий хийх ёстой ажил биш мөн боловсролын байгууллагын хийх ёстой ажил хэвлэл мэдээллийн байгууллагын хийх ёстой ажил биш тийм ээ. Тэгэхээр энэ бол Монголын бүх салбар бүх хувь хүн бүрийн л оролцоо чухал юм байна л гэж үзэж байна.
тэр хүн болгонд л одоо байгаль хамгаалалт Монгол хүн бүрт байгалийн хамгааллыг гэсэн сэтгэл бий болол тэрийг одоо зохистойгоор бид нар ирээдүйдээ энэ байгалаа зохистой байдлаар нь үлдээж чадна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол хүүхдүүдийн маань бас оролцоо бас хэрэгтэй. Бид нар хүүхдийнхээ дуу хоолойг сонсдог, тэднэрийгээ дэмждэг, хүүхдүүд маань эцэг хийхдээ ааман байгалыг хамт олонд уриалан дууддаг. Тэднийг одоо томчууд биднийг уриалдаг, байх. Мөн томчууд маань бас хүүхдүүдээ сонсдог, итгэдэг тийм байх. Тийм арга зам бас байвал зүгээр. За баярлалаа. Хүүхдүүдээс ямар санал хэлэхээр вэ? Булган өөр орон нутгаас ирсэн хүүхдүүдийн төлөөлөлд яриараа. Сайн байна. Би Тархуу аймагаас ирсэн. Намайг би 10 дэх сургуулийн 9 анги сурдаг байгаа. Намайг Ануудэр гэдэг. Манай Тархуу аймгийн хэмжээнд бол хог хаягдал маш их хэмжээгээр байдаг. Тэгээд Тархуу аймгийн манай аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийнхаа үнэ шийдвэрлэхийн тулд хавар олгон хогоо түүгээд албан байгууллагууд ингээд юу хагаад уриалаад албан байгууллагууд гаднах хогоо түүдэг байгаа. Тэгээд хамгийн сайн гэдэг хогоо байгаль дэлхийг цэвэрлсэн албан байгууллагыг шалгаруулах жишээ тийм аян явуулдаг байгаа. Тэгээд энийг би ингээд одоо энэ ч ирсэн найзуудтай хуваалцаад улс даяараа явуулах тийм бусад бүх орон нутгуудад бас ийм жишгээр гаргахаар ирсэн байгаа. За өөр ямар санал энэс манай хүүхдүүд саналаа хэлэх хүүхдүүд байна. За өөрийгөө танилцуулаад яваарай. За сайн мэцхан уу. Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Би Өврангай аймгийн Уян самбаас оролцож байгаа. Уян самбаас оролцож байгаа 10 анги сурдаг. Намайг Эрдэнэ сувд гэдэг. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлэхэд бидний өөрсдийнх нь оролцоо хэрэгтэй юм болов. Бид нэр өөртөө жижиг зүйлээс эхлээд өөртөө ингээд санаачлаад урайлаад явах юм бол тэр арга замдаараа төлөв. Тэр арга замыг ингээд шийдэж чадах юм болов гэж бодож байна. За өөр хинд ямар санал вэ? Түрүүнд урдсан жишээн дээр одоо юу ч мэдээгүйсэн 15 хүүхдийг те одоо орчноо харьлах тийм сэтгэхүйтэй олгож чадсан. Тэгвэл бид нэр хамгийн гол нь сэтгэл үжиж бид нар юм үлдэнэ. Тийм болохоор одоо ирээдүйн хоочтой хамгийн гол нь хүүхдүүд гэж яриад байгаа учраас Монгол улсын ирээдүй штэ. Тэр ирээдүйдээ эрүүл байгаараа, эрүүл амьдраараа, эрүүл орчин бий болгоорой гэсэн эрүүл сэтгэл сэтгэхүйг бий болгоё. Тэгээд 15 хүүхэд маань сургуультай нэлээд их ажлыг өрнүүлсэн. 15-aalаа сургагч багш хөтөлбөрийг явуулаад нэгээс 11-р ангидаа хичээл заагаад мөн тодорхой хэмжээнд тэмцээн явуулсан. Тэгвэл энэ 15 гишүүний дараачийн 15 одоо 20 байсан тэр гишүүд нэмэгдээд дахиад нэг одоо байгаль орчны хайрлах сэтгэлтэй хүн нэмэгдэж гин гэдэг маань өнөөдрийн байгалийн одоо энэ хэцүү асуудлыг эмчилж явж байгаа юм болов. За өөр ямар хүүхдүүд ямар санал вэ? За артлаас нэг хүүхэд бас саналаа хэлээ гэж байна. Би Сүхбаатар аймагаас ирсэн. Энэ намайг Хулан гэдгийг миний бодлоор болохоор хүмүүс хүн төрөлхтөн бид одоо тогийг хязгааргүй их хэрэгжилж байгаа. Энэ нь бас байгальтаас дараа нь сөргөөр нөлөө үзүүлж идэг. Энэ асуудлыг шийдвэрлэх нэг зорилго нь гэх юм бол нэг өдрийг сонгоод ч юм уу гэр бүлийнхэн маань 1-2 цаг тогоо унтраагаад хүүхдүүд бид болохоор лааныг гэрэлт хичээлээ хийдэг ч юм уу. Тийм замаараас тогийг хязгаарлаж бас хэрэл сурах хэрэгтэй юм болоо гэж бодож байна. За баярлалаа. За бас артлын микрофоноо дамжуулаарай. Би болохоор Булган аймагаас ирсэн. Тэгээ манай одоо ирээд 1990 оноос 2000 онууд одоо багчуудад би эколог гэдэг хичээл орж исэн. Тэр эколог гэдэг хичээлийн одоо нөгөө хүүхдүүдэд зааж өгвөл тэгээд яах юм болов? Хүн болох багаасаа хөлөг болох унгнаас гэдэг багаас нь ухамсартай болгочвол тэр хог хүнд хаяхгүй тийм сэтгэлгээ төрүүлэх юм болов уу гэж. Ер нь та нар юу гэж боддог? Хүүхдүүд хамгийн их байгаль орчинтой халтай байгаад байна уу? Томчууд хамгийн их халтай байгаад байдаг юм уу ер нь? Юу гэж боддог вэ энэ тал дээр чи болгоны төлөөл? Тэгэд юу болохоор хүүхдүүд ч байгаа бас томчууд ч байгаа. Тэгээд одоо Булган аймгийн Баягт аймгийн сувг дээр хануугийн аршин байдаг. Тэр аршинд нь болохоор айгүй олон жилд айгүй олон үрдэг. Тэгээ хог мог яхаар ус нь айгүй их ширэгж байгаа. Тийм ширэгж байгаа байдлаас айгүй их тийм байгаль орчны бохирдол экологийн тийм сөрөг нөлөөтэй байгаа тийм. Тэгээд бас хүн лимчин тэгээд ямар ч гэсэн байгаль орчинтой тийм яаж ихтэй хог хаявж бол ихтэй тэр хийсэн хогоо буцааж авч болж өөр хогийн савд хайж тийм юутай яах нь зүйтэй. За артлаа сайн байцгаана уу телевиз үзэгчдтэй оройн минь. Би Төв аймгийн 104-р сургуулийн хим биологийн багш Наран гэрэл. За би саяхан нөгөө багш нарын сургалтаар Япон улс руу
явсан. 20 хоног. Тэгэхэд надад нэг зүйл ажиглагдчихсан. Тэр юу вэ гэхээр зэрэг тэнд далайн эргийн музей гэж ажиллаж байна. Тэгээд тэр далайн эргийн музейтэй танилцсан чинь тэр ерөөсөө ямар учиртай музей юм гэхээр далаад хаягдсан хог хаягдал далайн давлгаагаар ирэг дээр гарч ирдэг юм байна. Тэгээ ерөөсөө тэр ирэг дээр гарч ирсэн хог хаягдлаараа им бүтээлүүд хийгээд тэрүүгээр музей гаргацсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь айгу сонирхолтой санагдчихсан. Тэгээд тэр далайн эргийн музейн дарга нь гэхэд халим гэж тэгж байгаа. Далайн халим. Тэгээ ерөөсө тэрэнд бол юу ажиглагдсан гэхээр ерөөсө японочууд айгу юмд ингэ сэтгэлээсээ ханддаг. Тэгээ тэр болохоор ерөөсө залуучуудын сайн дурын тийм байгууллага байсан. Ерөөсө залуучууд сайн дураараа тэр далайн эргийнхаа хогийг түгээл тэрүүгээр бүтээл хийгээ үзэсгэлэн гаргацсан. Тэгээд тэрийг нь хүмүүс үзээд тэрнгээрээ өөрсдөө санхүүждэг. Тэр нь бас айгу сонирхолтой санагдсан. Тиймэрхүү бас үйл ажиллагаануудыг явуулвал бас энэ байгаль орчноо хамгаалах нэгэн томоохон үйл ажиллагаас болж бас нэг арга сайн байж болох юм. Арга сайн байж болох юм. За баярлалаа. Тэгэхээр ганчимгээ маргааш ер нь бас элч төлөөлөгч нарын дунд бол нэлээд сонирхолтой хөтөлбөрүүд бол цогцогдсон байсан л да. Тэгээд хамгийн одоо надад анхаарал татсан нэг зүйл бол тэр 4 сэдвээр та бүхэн хилцүүлэг одоо хүүхдүүдийн дунд явуулж байсан. Тэгээд эндээс гарах үр дүн гэж юу вэ? Хилцээд өнгөрөх юм уу? Яах юм? Яг энэ тал дээр бас тодорхой тайлбарыг манай үзэгчдэд өгөө. За баярлалаа. Манай байгаль орчны маргаашийн одоо ногоо хөгжил бидний ирээдүйд чул уулзалтын оролцогч одоо гол төлөөлөл маань 500-аад хүүхэд гэдэг 4 манай оюун чимээ хичээлсэн. Тэгээд 500 энэ гол төлөөлөгч хүүхдүүдэд 4 одоо байгаль орчны гол тулгамдсан асуудлуудын хүрээнд хилцүүлгийн бүлгүүдэд хувааж бид нар хүүхдүүдийн санал бодлыг тийм ээ сонсох тийм одоо хилцүүлэг өрнүүлэхээр ингээд зохион байгуулсан байгаа. Энэ хилцүүлгийн бүлгүүдээс хамгийн гол нь энэ хүүхдүүдийн маань байгаль орчны тулгамдаад байгаа сая ярьсан энэ орон нутаг болоод нийслэл өөрийнх нь амьдарч байгаа орчны энэ асуудлуудыг нь гол нь хүүхдүүдээр өөрсдөр нь яриулж тийм ээ олон нийтэд хүргэх одоо энэ насан туршидтыг урайлан дуудах гэдэг энэ одоо гол юмараа явж байгаа. Тэгээд бүх хилцүүлийн группүүдээс одоо үзэл санааг нэгтгээд хилцүүлийн групп болгоноос нэг урайлага гарна. Энэ урайлгаа бид нар нэгтгээд нэгдсэн ийм урайлага гаргах юм байна. Одоо байгаль орчны боловсролыг бүх нийтээр дэмжих тийм ээ байгаль хамгааллыг одоо бүх нийтийн асуудал болгоё гэсэн ийм гол санаа явж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг хүүхдүүд сая ерөнхийдөө хүүхдүүдийн оролцоон дээр эцэгчүүд гээд дандаа тэр чиглэлээсээ ярьлаа. Зөвхөн би энэ талаас сурагчдын холбооноос бас ер нь шийдвэр гаргагч төвчний хүмүүсүүд яаж байгаль экологид ээлтэй энэ одоо шийдвэрүүдийг ногоон шийдвэр гаргах тал дээр ямар байх ёстой юм болоо. Ер нь бас хүүхэд багчуудыг сурагчдыг одоо Монгол улс орны хэмжээнд бүхэл одоо хүүхдүүдийн байгаль орчинд ээлтэй хүүхдүүдийг бас хариуцж ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд та бүхэн ямар санал хэлэх вэ? Өнөөдөр төр засгийн зөвд 1-2 удаагийн арга хэмжээ биш. Нийт орон нутгийг хамарсан үндэсний бодлого өнөөдөр өвлөгдөж байгаа. Учир нь юу гэхээр өнөөдөр сургууль дээр очиод үзэхэд экологийн боловсрол гэдэг зүйл бол сая хим биологийн багш нарын хүрээнд л явагдаж байна. Тэгэхээр одоо сургууль болгон дээр би сая ярьсан үндэсний хэмжээнд байгаль хамгааллын клуб байгуулаад тэрийг одоо байгаль орчин ногоо хөгжлийн яаманд дэргэдээ аваад одоо бүр ингээ явбал энэ бол үнэхээр үндэсний томоохон гарц болж байгаа. За яагаад өсвөр үеийнх нь чухал юм бэ гэж. Өсвөр үеийнхэн яагаад байгаль хамгаалах чухал вэ гэхээр өнөөдөр өсвөр үеийнхэн эргээд насан туршид болно. Ирээдүйд их орны ирээдүг авч байна. Тэд нар өнөөдөр экологийн боловсролтой байх юм бол ээж авдаа нөлөөлдөг. Тэр үтэл одоо дэлхийн нийтэд юу гэж үзэж байгаа хүүхдийг бүр 6 наснаас нь эхлээл экологийн боловсрол олох хэрэгтэй. Тэгэх юм бол тэр улс орны хөгжлийн асуудал тэндээс харагддаг. За тэгээд сая манай хүмүүс маань ярьж байна. Ер нь эко шийдвэр гаргадаг төрийн байгууллагын бодлогыг дэмжих хэрэгтэй. Тэр үтэл эко шийдвэр гаргадаг компаниудыг дэмжих хэрэгтэй. Эко шийдвэр гаргасан хувь хүнийг дэмжих хэрэгтэй. Одоо саяхан гэхэд Солонгос нэг төрийн маш чухал шийдвэр гарлаа л одоо олон жилийн өмнө. Ямар шийдвэр гэхээр Солонгос улс бол эхлээд зүгээр тал юу байсан? Уул байсан. Тэгсэн чинь одоо бол та бүхэн Солонгосоор зарим үзэж байгаа маш гоё ингээ ой модтой. Яаж гарсан гэхээр хүн болгон нэг аз жаргалын мод тарьж эхэлсэн. Тэрийг өөрийнхөө нэрмжт болгосон. Өөрөө хайрлж эхэлсэн, хамгаалж эхэлсэн. Тариад л хайчдаг биш үү? Одоо Монголд бол тариад хайсан өчнөө сая мод байна. Үхэж байгаа тийм бүр өрөвдсөн. Манай хүмүүс сая ярьж штэ тарьсан модоо иргэд хэцүү байна гэж. Тэгээ ийм зүйлүүдийг л санаачлагыг өрний хэмжээнд өрнүүлэх нь чухал байна. А манайх сурагчтай холбооны хувьд бол цаашдаа энэ асуудлыг үргэлжлүүлээд үндэсний хэмжээнд хэрэгтэн бид хүн чадах хатгаараа бүтэн борцё гэж бодож байгаа. За баярлалаа Сэлэнгээ. Тэгэхээр маш оновчтой маш одоо бас өнөөдөр биднэрт өгүүлэгдэж байгаа энэ асуудлыг бол дэлгэрч тайлбар. Ингээд эрхэм хүндэт үзэгчтэй ногоон хөгжил нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар үгээр өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгээс үзэгч та бүхэн орон нутгаас ирсэн эдгээр эко элч төлөөлөгчдийн маань дуу хоолойг сонссон байх. Тэгэхээр маргааш болох Монголын хүүхдийн оронд болох гэж байгаа ногоон хөгжил бидний ирээдүй чуулга уулзалтанд та бүхэн бас идэвхтэй оролцоод өөр өөрсдийнхээ санал хүсэлтийг бас илгээгээрэй. Ингээд өнөөдрийн манай дугаарыг анхааран үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя. Баяр та.